2025-аас 2026 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийг Mongolia системээр дамжуулан бүртгэж байгаа. Тэгвэл бүртгэлтэй холбоотой ирдэг түгээмэл асуулт хариултыг та бүхэнд хүргэж байна. Энэ жил хэдэн оны хүүхдүүд сургуульд шинээр элсэн орох вэ? 2025-аас 2026 оны хичээлийн жилд 2019 оны 1-р сарын 1-ээс 2019 оны 12-р сарын 31-ний өдрийн хооронд төрсэн хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид цахимаар элсэх боломжтой. Хүүхдийнхээ сургуульд хамрагдах хүсэлтийг хэрхэн илгээх вэ? Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид хамруулах хүсэлтийг 2025 оны 8-р сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийн 17 цаг хүртэл Mongolia системээр хүлээн авна. Mongolia аппликейшн ашиглах боломжгүй бол хэрхэн эсэлтийн бүртгэлд хамрагдах вэ? Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар эсэлтийн бүртгэлийг баталгаажуулах цуцлах боломжтой. Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай. Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах шаардлагатай бол хаана хандах вэ? Хэрэв хүүхдийн асран хамгаалагч тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж дэмжих багийн тусламжтай эсэлтийн бүртгэлийг баталгаажуулах цуцлах боломжтой. 2018 онд төрсэн хүүхдийг 1-р ангид элсүүлж болох уу? Та өөрийн хамран сургах тойргийн төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комиссд хандан уламжлалт аргаар бүртгүүлэх боломжтой. Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай. Хүүхдээ хувийн сургуульд элсүүлэх гэж байгаа тохиолдолд хаягаа шилжүүлэх шаардлагатай юу? Хувийн сургуульд элсүүлэх гэж байгаа бол хаягаа шилжүүлэх шаардлагагүй. Хотоос орон нут руу шилжсэн бол заавал хаягийн шилжүүлэхийг шаардлагатай юу? Хүүхдийн үндсэн хаягийн мэдээлэлд үндэслэн сургуулийн хуваарлалт хийгдэж байгаа тул 2025 оны 8-р сарын 22-ны 17 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай. Монгол улсад оршин суугаа гадаадын иргэдийн хувьд элсэх хүсэлт хэрхэн гарах вэ? Та өөрийн хамран сургах тойргийн төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комиссд хандан уламжлалт аргаар бүртгүүлэх боломжтой. Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай. Хүүхдийн Монгол улсад оршин суух үнэмлэх болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай. Төр оршин суугч бол яах вэ? Амьдарч буй дүүрэг хороондоо бүртгүүлж улсын бүртгэлийн хаягийг 2025 оны 8-р сарын 22-ны 17 цагаас өмнө шилжүүлэх шаардлагатай. Эцэг эхийн нэг нь орон нутгийн, нэг нь хотын харьяалтай бол хэрхэн бүртгүүлэх вэ? Хүүхэд нь эцэг эсвэл эхийн хэнийх нь хаяг дээр бүртгэлтэй байгаас хамааран тухайн хаягийн хамран сургах тойрогт хамаарах төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд цахим хэлбэрээр элсүүлэх боломжтой. Хүүхэд эцэг эхийн хэнийх нь хаягаар явах вэ? Хүүхдийн улсын бүртгэлийн хаяг эцэг болон эхийн альтай нь хамт байгаагаас шалтгааллах бөгөөд хүүхэд өөрийн үндсэн хаягийн хамран сургах тойрогт хуваарлагдсан төрийн өмчийн сургуульд цахимаар элсэх боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн эсэлттэй холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ? Эсэлтийн мэдээллийг Mongolia болон Порталцэг эдүү цэгийн цахим систем, төрийн үйлчилгээний иргэд олон нийтэд харилцах төвийн 1111, нийслэлийн боловсролын газрын 7011 3039, боловсролын ерөнхий газрын 7014 тэгтэг 69 дугаард хандан мэдээлэл авах боломжтой. Хэрв эцэг их асран хамгаалагчид та бүхэн хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бол 8-р сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатайг анхаарна уу? Цахимаар шидэж цагаа хийнэ Mongolia.